Синий телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн бацгаана хүүхдүүдээ, үл мэдэх цэцэг хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочдоо танилцуулъя. Хангал 6 настай. За, хангалгаа. Та ханаас ирсэн бэ? Хотоос. Тийм үү, таны одоо энэ сайхан одоо малгай, дээл, гутал үнэхээр онцгой гоё байна. Хаанаас ийм гоё хувцастай болов миний үчи өмсгөлтэй? Дэлгүүрээс. Нэрээ дэлгүүрт байна уу? Байна. За, чи жоохон тайлбарлаач, ямар учиртай одоо жишээл энэ гутал аль дэлгүүрт байна? Надад таарахаар байна уугүй юу? За. Нэг манай гэрээс нэг ойрхон. За. Нэг хажуудлын байр. Тэр тэндээс аваад. За, тийм үү. Бүгдийг авсан юм уу? Эмээгээс нэрээ нэг хэмжээ аваад тэгээд хийлгээд авсан. Чи бүр яг чамд зориулж хийсэн юм байна, тийм үү? Зөв үү? Зөв. За, одоо малгайгаа ярий. Аль чи нэг босоод нэг ингээд нэг харуулах юм уу? Босоод цаашаа хараад малгайгаа хоёлаа хүүхдүүдэд харуулах гэдэг юм л да. Дэндрэрэ ямар гоё над руу ишээ хүүхдүүдэд харуул гэж. Үзэгчдтэй харуул гэж яахгүй юу? Яа, за, малгай ямар учиртай юм? Малгай юу? Тэ. Малгай заавал Өмсөх ястай. Чи юугаар хийсэн гэж мэдэж гин үү энэ малгайг? Мэдгүй байна. Эсхийгээр хийсэн байхгүй. Эсхий гэж юу мэдхүү л мэдхээ. Мэдгүй. За, тэр талаар дараа нь одоо бид нар тайлбарлан заа юу. Бүр хоёлоо гоё зочноор тайлбарлуулнаа. Жинхэнэ эсхийний талаар агуу мэдлэгтэй хүнээр заа юу. За, өөрөө бас эсхийгээр ингэж гоё уралдаг хүнийг хоёлоо өрий гэж бодож ийн юу нэ те. За, энэ гоё уцтай юм чинь манай хангал одоо гоё сайхан хоолоогоороо дуугаа дуулнаа. За, босоод дуулаарай минийх. Тарган хэри асханд тавар гинэхо таван хэлэхээр ширэгэн шигэр гинэхо дутсан хэри асханд тавар гинэхо зургаан хэлэхээр ширэгэн шигэр гинэхо нарийн хэри асханд тавар гинэхо найман хэлэхээр ширэгэн шигэр гинэхо аллаг морны асханд тавар гинэхо арван хэлэхээр ширэгэн шигэр гинэхо. Гайд боллаа минь. Чи алгатаа шихгүй мүү эн чинь? Таалагдсан шам дуулж байгаа. Чи санаж гинэ түрүүн манай нөгөө радиогийнхаа нэвтрүүлгээр анх удаа чи тэр уулзж байхад манай хангал яалаа? Яаж дууллаа? Цангинуулсан мэт чи мартцсан уу? Тэгээ би хангалаас чи ямар гоё хоолойтой гэсэн чи юу гэлээ? Чамаг их гоё хоолойтой гэд хүмүүс хэлж ийн үү гэсэн чи юу гэсэн бэлээ? Бүр согтой хүмүүс. Бүр Солонгос бүр инэхтгийг бүр Япон тэгээд бүр Бразил тэгээд Орос. Бүх хүмүүс хэлсэн чамайг те гоё хоолойтой гэж. Тий, тэгээд танихгүй. Тэг бүр танихгүй хүртэл хэлсэн. Санаж гин үү чи одоо тэгэхээр? Тэгээд чи тэгтээ тэр үед нөгөө хоолой их чангай сая жоо хоолой нь өвдсөн юм уу миний үгүй? Гүү. Чи сандраад байгаа мó? Гүү. Ичээд байгаа мó? Үгүй. Хоолой нэрээ тэгээд сая ханиалгаагүй болохоор дуулчихлаа. Эхлээд жоохон ханиах хэрэгтэй байд юм уу? Тий. Ер нь хүн ингээд дуулахын тулд урд нь ингээд бэлдэх хэрэгтэй байдгүй. Би яагаад асуугаад байгаа мэдхээ энэ талаар. Яагаад л хангал читерийг одод маш сайн мэдэн шүү дээ. Яагаад л миний үгийн аав нь ямар ажил хийдэг лээ? Дууч. Морин урч ахгүй юу? Тэгээд дээрэс нь тэгээд бас хөөмий гэж мэднэ үл мэдхээ. Мэдгүй юу? Яадаг лээ? За чиний за. Энэ нэг сонин дургаад байдаг. Гэд. Тий, сонин дураад байдаг. Нэг амгуур. Зөв. Биш. Хөөми гэж их сонин дуурдаг бас нэг одоо манай
яг одоо үндэсний тийм дэлхийд одоо алдартай тийм урлаг байгаа. За юу. Дараа нь хоёулаа танилцсанаа. За миний үгийн ээж нь ямар ажил хийдэг вэ? Ээж зураач. За тэр. Зураач гэж одоо ямар хүн байдаг лээ? Зургийн багш. Гүг чи зөвхөн багш биш шүү дээ. Яад өөрөө зурдаг тий? Ээж нь юу зурдээ? Гэтэ энэ нүг би хичээлээ хийхээр энэ ээж энэ нэг юм бичгээр амар гоё бичдэг. Зүгээр ингээ юм гоё бичдэг юм уу? Гэхдээ юм зурд юм уу, зурдгүй юм уу? Зураач. За тий юу зурдаг юм дээр? Энэ нэг юм будаад зурдیں۔ Нэг юм будаад зурдаг юм уу? Ингээ ямар нэгэн дүрс байна уу тий? Тэгээд бас юм ойдаг. Юу ойх уу? Миний дэрэг урагцсан байхад яадаг. Тий тэр чи бас их хүн болгонд хэрэгтэй шүү дээ. Юу? Миний өвч нь ихчтэй те хоёр. Тий. За хин гэдэг ихчлээ. Марлаа тэгээд Мишель. За үлбидэх бас ихчтэй те. Тэгээд охин дүүтэй те. Ер нь таарыг бол ингээд дандаа охид тойрог хүрээлж байгаа юм байна тийм үү? Тий. Хөвгүүдтэй болмоор энэ хоёр нэг дүү эрэгтэй дүүтэй болох юмсан. Би дүүтэй болсмаар л байна. Гэтэ даанч байдгүй. Харин тий яаж хоёлаа эрэгтэй дүүтэй болох вэ? Юу гэж бодож байна ер нь? Гойх уу? Бурхнаас. Манай нас байгахад намайг 2 настай байхад ана 5 настай байхад ингээл. Тэгээд чамаг танад дүү гаргасан юм уу? Гэгээлэн хүрээд ирсэн үү? Бараг чамайг намаас. Тэгээд чамайг төрүүлсэн үү? Үгүй. Дүүн төрсөн байхгүй юу? Гэртээ хамгийн сайн идэг юм юу вэ чамд? Гэртээ юу? Математик. Үгүй гэртээ гэж ах чинь. Гэртээ нөгөө нэг янз бүрийн ажил хийдэг шүү дээ. Одоо манай үйл мэдэх ажил хийдэг те. Ямар ажил хийдэг лээ чи? Тэгэл янз бүрийн хийндэ. Үгүй чи яг хийдэг ажлаа хэлээч те. Ер нь бол би дандаа буудангийн хогийг ингээд сэгсэрчид буцаа юмудаа тавиад тэгээ хогоо шүрдэг. За. Би бүр аяг уугадаг гэдэг. Би уугадаг. Бас уугадаг. За. Би бүр өөрийнхөө аимсаа уугадаг. Аимсаа уугадаг. Ямар мундаг юм. Би вок хэрглэж үзээгүй. За чи тэгээ бок хэргэлдэг юм байна. Өөр ямар ажил хийж ийн гэртээ? Өөрөө ороо ураадаг. Сайн байна. Би ч гэсэн бас. Ороо урааж байгаа юу? Даалгавар яадаг. Даалгавар. Би ч гэсэн бас даалгавар хийх. За. Амрах цаг байна уу миний хоёрууд? Яа. Гэтэ би барыг надад бүр байдгүй. Ерөөсөө байдгүй юу? За чи тэ чамаар одоо бүх гэрийн ажил хийглэгүүлээд байна уу ээж хоёр? За. Гэтэ заримдаа жоохон амраадаг. Хоол хийдэгдэггүй. Хийлэгдэг ш. Яа. Чи ямар хоол хийдин тэгээд? Guys. Ямар? Надад хийгээд өгч. Өсөд пицца. Надад. Хийгээд өгч. Одоо манай нэвтрүүлгийн зочин ямар хүн орж ирэх гэж байгаа би таавар таараар таалгана. За ёо. За. Ингээд нэштэй нэг төгрөгийг 20,000 төгрөг болгож чаддаг тэр юм бэ? Нэг төгрөг ингээ байжсэн байхгүй. Тэгс чи 20,000 төгрөг болгож чаддаг. Банкд ажиллах. Биш, өөр. Банк. Биш, өөр. Банк. Биш нэгтэн бодогч. Биш. Дахиад. Вот ингээ нэг төгрөгөөс авахгүй юу? Чи ингээд харсан чинь 20,000 төгрөг. Буужглоо. Юу? Буужгсан уу? За тэгвэл тэр зочин маань өөрөө ирээд тайлбарлана. За юу. Ийм ажил байдаг юм уу? Танан. За ямар зочин ирсэн гэж бодож ин та хоёр. Миний тааврыг таар таав уу? Ямар ажил хийдэг? Ямар одоо авьяастай хүн ирсэн байна? Мөнгө сайн олдог. Мөн үү? Гайг болно шүү. Гайг болно шүү. Чи мөнгө аль зэрэг болж байна? Сайн олж байна. Манай ээж гэсэн сайн олдог. Тийм үү, ямар аа. Эмч. За. Бараг эмчийн дарга. Бараг эмчийн дарга. Би бол ажил хийхгүй мөнгө олчдаг. Ясаны ингэнэ. Одоо зааж. За тэг ажил хийхгүй мөнгө олдог ийм сайхан ажил бас байх нь биш үү те? Тэтгэвртэй гарсан зүг. Тэр ч бас нэг арга мөн шүү Бас тэтгэвртэй гарсан. Бас тэтгэвртэй. Тэгээ сайн нэртэй сууж байгаа мөнгө олно. За
За одоо би 1 2 3 гэж таар нэг л таавраа хэл. Тэгээд таахгүй бол зочноо танилцуулаад гоё яг өөрөөс нь асуу ямар ажил хийдгийг заа. За сүүлийн таавар. Ер нь ингээд сайн мөнгө олдог. Сайн мөнгө олдог. За хангалаа. Ямар ажил хийдэг юм шиг байна. Бас сэргэлэн. Бас сэргэлэн. Ааха. Зүйтэй. Бас зөвл тодорхойлтууд байна. Хангал юу гэж бодож байна? Хурд 1 2 3. Ямар ажил вэ? Багш. Багш. Хуульч, эмч. Ямар ажил юм шиг байна? Эмчийн дарга. Эмчийн дарга. За ингээд би та бүхэнд штэ баяр сайхан ахын танилцуулъя. Баяр сайхан ах өөрөө өөрийнхөө ажлыг яриад явсан дээрх тийм ээ. Ямар ажил хийдэм бэ та? За би циркийн жүжигч. Жүжигч юм тий. Яа жүжигч юм. Элбч. Йоо Элбч гэж мэдэх үү? Илвчин гэж мэдэж гин үү? мэддэг. За ямар ажил хийдэг вэ? Юм ингэ байхгүй ч ингэ байлгах шүү дээ. Харин Оо, яг тэгээ үнэ. байхгүй гэж яхтандаа мөнгө олох шүү. Тэгээд мөнгө олоод амар их мөнгө олж байна. За энэ ширээн дээр их сонин юмнууд байна. Ямар учиртай зүйл вэ? Бодвол одоо элбчийн хүний маш чухал зүйл байгаа ах гэж бодож байна үл. Мэдгээ чи таада одоо энэ олсоор яад юм бол баяр сайхан. Би хүсрийг чинь мэдгээд наа. За. Хүзрөөр ингэ нэг юм байх чи. Ингэ гараа ингэ хөрөхгүй байх чи. Бочоо ингэ дэшээр. Тийм үү? Тий хүзрөөс ингэж байгаа нэг юм За байх чи. хүзэр бол тэгдэм байж. Хангалаа чи энэ олс яадаг гэж Тэгээ бодож нэг юм байна. Олсоор яадаг гэж бодож. нэг юм юм. Чиний гарыг чи хөлнө гэж бодож байна уу юу? Хөл гарыг чи хөлчих юм болов? Мэдгүй байна. За нэг үзүүлээд өгөөч баяр сайхан энэ ямар учиртай юм бэ? За ханыг дандаа хүүхдэд зориулсан жижигхэн юм авчирсан. Тэгээд яхаа тэрээс нь үзүүлээ. Би таарч бас юм зааж өгөх гэдэг байгаа байхгүй. Оо ямар гоё. Тийм хамгийн түрүүнд мөнгө их олдог гэсэн. Энэ зүгээр цаас тий. Тэгээд би та хоёр чи яах гэвэл мөнгө яаж хурдан олдгийг зааж өгөх гэдэг шүү дээ. Оо Тийм зүгээр цаасаар би мөнгө ч гэсэн sorry. тий. Тийм зааж өгөх гэдэг. За энэ цаас ингээ ураад авчна. За. Тэгээд мөнгөөр голдоо зарим авдаг үстэй. Тий. Тэгэхээр чи аавж исэн мөнгө авдаг уу? Аавж исэн мөнгө авч байгаа тий. Гэртээ очиод ийм цагаан цаас бэлтчихээрэй. Тэгээд та хоёр үүнээс хойш бэлүүрээс зарим авахта аавж исэн мөнгө авахгүй заяа. Энэ бэлдсэн цаасаа кассан дээр авчичаад кассан дээр нэг эгчнэр бичиж байгаа шүү дээ тий. Мөнгөний аваад үнийг нүчдэг шүү дээ. Тэгээд энэ цаасаа өгчин. Тэгээд энэ цаас чи мөнгө болчихно. Тэгээд зарим авчихна. Итгэлтэй байна уу? Итгэлтэй байна уу? Итгэлгүй ямар юм бэ? Итгэлтэй шүү дээ энэ хараа. Айгу амархан байхгүй юм чи. Өстө шууд цагтаа барина мэдээ. Оо энэ цагтаа барьдгүй байхгүй. Би цагтаа бариагүй Цагтаа төгчих байлгүй дээ. Айгу амархан шүү дээ ингээд. Тэгэл нөгөө цаасаа нэг тэмүүлгээ топ. Яс амархан байна уу? Ингэж байгаа л болгочтойгээс. Амархан шүү дээ. Тэгээ одоо би та авчих уу хараа өгөх гэдэг юм бэ. Яаж өгөх үү? Би одоо 20,000 таа. Яаж өгөх? Энийг урчих уу? Та хоёр хуугаад өгчихдээ хөө. Хари. Урцгаач чинь тийм. Аваач штэ. За наадхаа зарим ороо. Би ганцхан мөнгөтэй. Яаж авах гэдэг ийм ургагаар чинь зарим өгөх болов? Та хоёр хооронд нь скотчер холбол тэгэл зарим авчих штэ. Яд энэ тий. Тэгэж яаж авах вэ? Зүүр үстэй. Заах. За ямар ч гэсэн зохицуулаа зарим аваа Чи сая. энэ хоёрыг чи ав. Түгээрээ. Бэ чи төгөлмэ. Түгээрээ. За. Хөзөр тоглодгоо. Санааш өгч би дараа нийлүүлчихье. Тоглодгоо. Би хүзэр Их чинь мэдгүй. хадгалаа Хөзөр заа мэдгүй юу. маа. А тэгтээ хөзрөө бол таа чадна үстэй. За. Хоёулаа нааш харж байгаарай. Энэ дотроос нэг хөзөр сонгоод аваарай. Нэг л аваарай. Тэг яг ингээ барьж байгаарай. Надад харуулахгүй. Ариунагчтай харуулж болно. Надад харуулахгүй шүү. За. Харуулцсан тий? Харсан уу? Би хараагүй шүү. харуулсан. Тэгсэн. Харцсан уу? Харсан уу? Үзэгчдэд харуулж болох уу? За. Би хараагүй шүү дээ. Үнэн биз би хараагүй тийм ээ. За би энийг энэ гол руу нь хийлээ шүү дээ. Та нарын хөзрийг энэ гол руу хийсэн шүү би. Хийсэн биз дээ? Хийсэн. Үнэн биз? Би бол худлаа юм ярихгүй л дээ. Ер нь бол худлаа ярьдаг. Элдвчэн болохоор. Тий, элдвчэн болохоор тий, худлаа ярихгүй шүү дээ. За Одоо энэ дундаас гаргаж ирнэ. харин яа тийм л гаргаж ирэх нь яах нь үзье тий. Гарах нь яах нь үзье. За. Элдвчэн мэрэгжлийн элдвчэн болохоор угаасаа гаргаж ирнэ. Энэ та нарын юу гаргав? Үнэ?
Би ягаад гаргаад наадгаж авсан бэ? Кэж ихэд ордог. Яхаар ордог. Кэж яач юу? Харин яач. За одоо чи нэг яагаад? Одоо манай хангалаар нэг ялгалч. За чи сонгох юм уу? За минийгээ сонгороо дуртай. За нэгийг л сонгоорой. Тэгээд аваад надад чэйж харуулахгүй. дээр өөрөө. Надад Тэгээ харуулчихвал би тэгээд үзэгчдэд хүүхдүүдтэй харуулаараа бүгдээрэнд нь. Харин баяр сайхан ахтаа харуулж болохгүй шүү дээ. За авцсан уу? За. Үй За, наашаа баяр сайхан өгөөрэй. ахтаа битээ харуул. За наашаа өгөөрэй. Над руу харуулахгүй тийм ээ. Би энэ чи хараагүй шүү дээ. Чи харсан уу? Чонх юм бэлээ нэрийн гэхэд. Бэлэг. Үл мэдэх гэж. Үйл Үл мэдэх бэлэг юм уу те? Чонх юм бэлээ. хангал. Хангал. За энийг харцсан те. Үл мэдэх харцсан. За энийг харцсан байна. За би энэ үзрийг яах юм? Ишээ хийчих шүү дээ. Ишээ хил шүү. Хийсэн. За ямар ч асуудал байхгүй шүү дээ. Одоо би хийгээд хойлоо исэн шүү дээ те. Ямар ч ноо байхгүй шүү найзуудаа. За яа. Одоо энэ та нарын сонгосон үзэр юм уу бэ? Хараад. Юу би нахшиг боллоо. Илвч бол 2 мэрэгчлээ багш. Тэг минийгүй ерөөсө шууд элвчин бол заяа. Тэгэх юм бол аяа амар. За. За одоо би юм зааж өгнө. Та хоёрт. Та хоёр олс зангидаж чадна үстэй. Ингээд зангидаж чадна шүү дээ. Энэ аяга гой хүүхдүүд тоглодог элб багхгүй юу? Элбийн тоглоом гэсэн үг. Элбийн тоглоомор тоглосон хүүхэд яадаг юм? Ухаантай болно. Яг үнэ ухаантай болно. Сэтгэхгүй хөгж нь яг үнэ тэгдэг. За чи надаа энийг яг ингээд бас сэргэлэн болно. тийм ингээд зангидаад өгөөрэй. Маа хангал байна. За минийг аваад. Зангидаж чадна үстэй. Ингээд зангидаж Чадахгүй За шүү. хоёлаа чадна шүү хамтдаа дээ. За ариун хийнэ. агштайг аваа. Би зангидаж чадсан. Зангидаж чадахгүй хараа. Ингээд байна шүү дээ. Ингээд нийлүүллээ шүү дээ. Энийг тат дэшээ. Зүйтэй. За наатаага. Улаанагаа өгье те. За одоо би энэ хоёрыг хооронд нь нийлүүлнэ. Итгэлтэй байна уу? Итгэлээ. Би ямар занглаа манглаа тайлахгүй штэ. Ямар занглаа тайлахгүй нийлүүлээ шүү. За яа. Харин та хоёр тоолно. 1 2 2-ын 3 хангад наашаа өгрөө. Алсаа өгрөө. Юу вэ? Юу яасан бэ? Юу болоод байна? Микрофон онгочлаа. Яаж вэ? За. За анхааралтай. 1 2 3 хоп гэл болоо. За. Одоо энийг вэ штэ. Одоо энийг яадаг юм. Жирийн хүмүүс бол энэ уяаг тайлж салгана штэ. Би одоо салгах гэдэг ш. Жирийн хүмүүс бол уяагийн тайлна тийм үү? Элбчээ яах хэвээр юм. Уяа тайлахгүй штэ. Зүгээр 1 2 3 гэж салгах штэ. Энэ аюу амархан. Дахиад энэ шарыгаа салгахын тулд би яах юм? 1 2 3 ороолоо татлаа. Ингээл салж. Яа, ээж вэ? Амархан мөн үү? Тасраа тэгээд нэг Тайван тэгэхээр үл мэдэх стресс ч юу яа. Таг үстэй хөө. Амьсгата гүнзгий амьсгата. Зүр таг үстэй. Анх удаа ийм юу харж байгаа болохоор Хажуугаснаа. манай ээж ингэж хэлсэн ийм илвчэн ингэж байдгуумаа. Тийм ийм худаагаас хэлчихдээ ингэж. Хотлогосоо тэгчдэг Тэгээ юм. худлаа энэ үнэн байна уу чи За одоо би хад. хотлогосоо хэлж байгаа. За сая олсны би зүгээр ноцыг хэлж өгье заяа. Энэ амархан. За та хоёр бас чадна энийг. Тийм үү? Гэхдээ чадахын тулд яг хөхөр жоохон сургууль хийх хэрэгтэй. Тэгээд ийм элбийн хэрэгсэл гэж ярьдаг юм хөөхт зэрүүсээ элбийн хэрэгсэл авч болно. Хаанаас авчлах юм? Захаас. Хүүц зах дээр байхгүй шүү дээ. Ганцхан надад аваа. Тийм үү. Тэгээд дараа миний уцыг аваарай заяа. Тэгээд надад ганцхан надаас авч болно. Нууц нь энэ байна. Ерөөсөө л энэ. Энийг харж гин үү? Оо. Харсан уу? Харсан. За би яасан. Энэ ялгарныхаа цаанаас энийг одоо яаж хийх? Хүн харахад яаж бүтэн юм шиг харагдаж байгаа юм тий. За би өөртөө хамаг носоо хэлж өглөө шүү. Чи хүнд ярихгүй шүү. Та хоёр хүнд ярихгүй шүү. Өөр хүнд ярихгүй Зөвхөн шүү. өөртөө л мэдэн шүү тий. Өөртөө л нууцыг мэдсэн. Энд байд юм уу? Энд байхгүй. Ганцханд нь байна. Ойлгосон тий. За энэний тухай хүнд юусоо ярьж болохгүй. Та хоёр тэгээд яг дараа нь Би аваад бас марччих магадгүй. юуг мартчих юм. Илбэг. Элбүү. Оо харин надтай нууцаар холбогдол тэгэл болно шүү. Тий. Нууцаар холбогдсон шүү. За олон хүн тарааж болохгүй. За одоо ганцхан энэ яг сүүлэх шүү. За. Яг могоогоо хоёул дараа нь бол тийхүү. Анхааралтай байж байгаарай. Энд ямар өнгийн бөмбөг байна? Шалан. Улаан бөмбөг байна уу? Улаан байна. Улаан бөмбөг байна. Энэ дотор бөмбөг байна уу? Байхгүй. Байхгүй. Үнэн биз? За би улаан бөмбөгийн бөмбөгийг хийлээ. Хала абракадабра аб. Бачи. Ямар өнгийн болсон бэ? Тэнкэр биш. Байж л би зааж өгнө шүү.
Ардны. Хаана байна? Юу ардна байна гэж. За байж л та чи яасан. За одоо ард нь хаа байна байхгүй. Ард Дорн. доор байхгүй. Тийм болох юм гэж хаавсан доор нь. За анхаарал одоо би зааж өгөн заяа. Анхааралтай байж байгаарай. Авлаа эхлээд ямар өнгийн бөмбөг байна гэж асуулаа. Цэнхэр байна тийм үү? Цэнхэр байна. Тэгээд дараа нь улаан болно. байж л та. Одоо цэнхрийг харуулчаад энэний байрын солино. Харж байгааз эндээс эргүүлж байгааз гэхдээ чи хүний нүдэн дээр барьж байгаад эргүүлэх юм бол хүн яхаа ойлгох чинь. Энэ эргүүлчлээ штэ гэдэг. Тэгэхээр зэрэг энийг хүний анхаарлыг сарниулж штэ би. Тэ? Энэ дотор юу байна? Одоо хүмүүс яасан энэ рүү харж байгаа. Миний энэ гар руу харахгүй тэр оронд би эргүүлсэн байгаа ш. Хийлээ. Хав. Үцхөө. Ойлгосон уу? Газар унгааж болохгүй шүү. Тий. За хийж. За нэг хийч. За надад Яг дистрагаар үзүүлээ яг дистрагаар нь байж л та. Одоо гаргаж ирээ за өнгө асууна. За. Байхгүй. Энд ямар өнгө байсан? Яри шүү. За. Яриараа тэр ярихгүй жижиг ч хүн чи ярих хэрэгтэй байхгүй. Одоо ямар өнгө болсон? Өөрөө гайхаад байж штэ гинэ чи өөрөө хэлбэтэй үстэй юм чинь. Заавал мэдхнэг үзүүлчих. Зөөлхөн. За Халаа. гой жижиг чинь Гаргаж ирлээ. жижиглээрээ. Ямар өнгө байна? Цэнхэр өнгө байна. Цэнхэр. За энэ доторгоо харуулна шүү дээ. Тэгэхгүй хүн одоо энэ рүү хараад байгаа шүү дээ. Шинэ энэ гар руу хараад байгаа. Яах нь үгээд хараад байгаа шүү дээ. Үзэгчд илбүүлэхдээ дандаа алдааг нь хардаг. За энэ тлийн гар яах нь ханцад нь юу вэ гэж. Тэм учраас энд анхаарлаа сэрнэ. Энд юу байна? Энд одоо эргүүлж байгаач. Эргүүлээч. За юу ч болохгүйсэн хийлээ. Төлхөл. За та хоёр шууд гараа. Баярлаа. За. Баярлалаа гинэ. Тэгээд яаж энийг хийчихэд ингээ гаргаад руу миний нөгөө түрүү нөө энэ болчих шүү дээ тийм үү. Хийлээ. Пасыг гэж ярьдаг ингээд. Хормон хөдөлгөөн хийж гэн тийм үү. Чи яа хэлб тоглоод байгаа байхгүй. Гэх маягтай. Ойлгосноо. Сайн ойлгосноо. Ойлгосон. За зарим бахта цаасаар мөнгө хийгээд авчиж болох нь байна тийм үү. Тий. Олсыг салгахгүйгээр нийлүүл салгаж болох нь байна тийм үү. Яг нь талихгүйгээр. Тийм үү. За дараагийнхны ялаа. За хөзөрч арай та хоёр жоохон хүнддэг бах те. Нэг 5 жилийн дараа над дээр яваад ирээ заяа. Намайг байж байв шүү дээ. Хандаа байх ч юм уугүй ч. Байж л таа. Өвөө болцсон юм чинь те. Танаа өвөө байж байгаа үстэй. Танаа өвөө хэдэн настай? 70. 70. Манай 78 тийм үү? Манай Тэгвэл надаас зөндөө авах юм. Тэгвэл 78-тай танаа өвөө байж байгаа юм чинь би 5 жилийн дараа та хоёртай уулзахад хөзөр зааж байна заяа. За. Ойлгосноо? Энийг бол одоо та хоёр заагаад ойлгохгүй шүү дээ те. За та хоёр тэгээд яа үл мэдхээ. За элбичин болох хэвээрээ одоо том болоод. Би За энд чи яхаа. бөмбөг ингээд өөр өнгөтэй олсон. Тэрийг би хий. Самжиг багтаас сурсан. За Дуртай ингэж болчихлоо. за дуртай болцсон Чод уу? хэдэн настай? Одоо Би ч гэсэн одоо настай. эхлэх шүү дээ. Одоо л эхлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол хоцорч шүү дээ. Яагаад хоцорч Тийм вэ? үү? Яагаад хүүхэд байхдаа эхлэхүүл илүү сайн байдаг. Яагаад гэвэл шүү дээ. Яагаад гэвэл гарын чинь яснууд хатуураагүй, хөшөөгүй, хурдан хөдөлгөөнтэй зөөлхөн байгаа. Али би чиний гарыг үзэлтэй байж байгаа юм. Сул ойлгож байгаарай. За хашиндаар дээр. Минийх ингэхгүй шүү дээ. Минийх аль ууш хатуурцсан. Тэгтээ харьцангуй гайгүй тэр. Гайгүй байгаа шүү дээ. Чиний ингэдэ. Чиний ингэлдэ. Ингээд хатайлах. Варгал чинийг ш байгаа зү тий. За тэгээ хүүхд байхдаа эхэлдэг байхгүй. Тэгэх юм бол гар хурууч аягүй хурдан хөдөлгөөнтэй болно. Тэгээ байнгын дасгал сургууль хэрэгтэй. Уйггүй хөдөлмөр хэрэгтэй. Нямбай байх хэрэгтэй. Анхааралтай байх хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жүжигчин байх хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй. Тэгээд дэвэл тэгээд хямдхан зарим яваад иж болно. Ойлгосон одоо хурдан нөө. Би тийм хийгээд чүү. Одоо зөндөө үтцсэн шүү дээ. Одоо болно үл мэдхээ. Баяр сайхан ах нь биш үү? Өөр одоо олон газар очиж энэ сайхан ажил мэргэжлээ, энэ чадвар авьяасаа ингээд хүн бол олон хүнд түгээж, зааж ингэж явдаг байхгүй юу? Тэгэхээр одоо таараас гадна зөндөө олон хүүхдүүд хүлээж байгаа учраас одоо баяр сайхан ахтай юу гэж хэлэх вэ? Баярлаа. За тэгээд Элвчин баяр сайхан ахтай баярлснаа илэрхийлээд бид нар дахиад ингээд өөр олон ийм элбихээ сонин одоо ийм хэрэгслүүдийг өөржээ дахиад бас зааж болох уу бид нар өөрөө л Болно. Тэгээд би өнөөдөр юу гэж бодсон гэхээр би яг зөвхөн та хоёр гэж бодоагүй энэ чи айгүй олон хүүхдүүд сууж явах юм байна гэж бодсон. Дараагийн одоо бүр олон хүүхэд суулгаад тэгээд өөрсдийнх нь гараар юм хийлгээд тийм ээ. Гарын дүүтэй. Гарын дүүтэй нөгөө энэ элбээ хэрэгслээ бас өөрөө хийж болдог байхгүй. Кардон цаасаар тий. Гарын доорх ямар хийж болно. Айгүй орох элб заагаад өчхөө. За найзаа. За одоо шууд гэртээ хараад хийх айгүй амархан. Яагаад би нөгөө олон хүүхдүүдтэй юу хий гэж яриад байна гэхээр зэрэг шүү дээ.
элэв зааж өгөх гэдэг байхгүй юу. Тэгээ зааж өгөхдөө зөвхөн саяын юм бэлэн хэрэгсэл дээр биш. Бас өөрсдөө гарын доорх бэлэн байгаа юмнуудаар элэв хийж болдог юм. Би одоо зааж өгөх гэдэг шүү заа юу. За миний гар айгу гоё шүү битэн шоолоор заа юу. Одоо гараа гаргахаас л яг би айгу ичээд идэв юм. Гараа гаргахаас айгу ичдэг байхгүй юу тий. Би ч гэсэн. Тийм үү. Би гаргацсан л байж би тээ. гараа гаргахаар энэ нөхөө нөө. байхгүй. Энэш харж ил та. Энэ нөхөө нөө. Байхгүй. Баярлалаа. Айгу том нөхөө байгаа үстэй. Тий. Энэ нөхрөө би энэ хуйлсан цасыг та хоёр жихэр ичгээд шууд найзуудтайхан дэрэг жихрийн ичгээд дахиад нэг жихрээр мөрөд тавиад би энэ жихрийн цасыг алга болгочихвол дахиад надад нэг жихэр өгөө гэж асууж болно заяа. Тэр ч аюу ашигтай байгаа зү тий. Элэвчин ч аюу ашигтай байхгүй. Ингээл цаасаар мөнгө хийгээл хүмүүсээс аюу нэг жихрийг хоёр болгож аваад болно штэ. Тийм. Жихрийн цасгаа бодчихсан юу. Хоёр жихэр байгаа юм шүү дээ. Байхгүй. Байхгүй. За тэгвэл энийг жихрийн цасгаа бодчих. Энэ нөхөйг харж байгаа тий. Харсан уу? Харсан. Нөхөө нөө. Би хараагүй нэ. Нөхөө нөө. Тань. Яг үнэн байна. За энд байгаа нөхрөө би энэ цаасыг хийгээд алга болгоно заа юу. Анхааралтай байж байгаа нэ заа юу. За одоо би энд уучлаарай. Ястаа уучлаарай. За одоо цаасыг хийлээ шүү. 1 2 3 4 5 6. Орцсон шүү дээ. Баггүй шүү дээ. Амархан шүү дээ. Яасан үл мэдхээ. Чи яагаад их сонирн байна? Хаашаа ичв? Би хамцаагаа ойшлоосоо шүү хамаагаа. Яасан мэн сая? Яасан бэ? Амрууга ийцэн биш үү? Амрууга игээгүй. Баггүй. Тэгвэл ярьж чад. Ам амрууга хийдэг, хамцуурууга хийдэг элэвчин бол биш. Биш байгаа шүү. За анхааралтай. Би анхаарал чинь сарниулсан шүү дээ. Жихрийн цаасаа авлаа. Энийг харууллаа. Энийг хараад байгаа чинь өнөө хүмүүс энэ рүү анхаарат байгаа шүү дээ. Нөхөө нэг бол хараад байгаа шүү дээ. Би хийх гээд ингэхдээ алдсан харсан уу? Албаар алдчихж байгаа заа юу. Эндээс авахдаа би энэ гараар аваагүй. Хоёр гараар зэрэг авч харсан уу? Эндээ авцсан шүү дээ. Энэ авцсан байгаа шүү. Авцсан. Одоо би энэ хараа. Энэ харж гин үү? Тий. Энэ харж гин үү? Харж. За хүмүүсийн анхаарал миний энэ гар дээр байгаа. Энийг дэлгэж болохгүй. Яг юм барьцсан юм шиг байна. Энэ рүү хийцсэн шүү дээ. Одоо айл өшөөд айгу хурдан юм. Одоо энэ гараа чөлөөлцсөн. Ахтаас авьяас. За стейк баярлаа. Илвчин баярсаахан ахта. Энэ хорвоод нь штэ энэ амьдралд чи ингээд гайхамшиг гэж байдаг, ид шид гэж байдаг гэдгийг ингэж хүүхдүүдэд хүмүүст бүгдээрэнд нь итгүүлж чаддаг энэ сайхан уран бүтээл нь үргэлж өөдөө байх болтугай. За тэгээд одоо сая хэллээ хэдэн настайгаа уулзна гэж 5 жилийн дараа уулзъя дахиад 10, 20, 30 жилийн дараа эргэн уулзаж олон одоо сурсан илбээ ахаараа шалгуулаарай. За юу. За ингээд бүгдээрээ дараачийнхаа хэсэгт орцгоё. Би мэдээ. За ингээд одоо дараачийнхаа хэсэгт орноо. Одоо яаштай би нэг үг таараас асууна. Таар хэрвээ тэр үгийг мэддэг бол юу гэж хэлэх вүлээ? Би мэднэ. Би мэднэ гэж хэлээд гараа өргөөрэй. За юу. Та хоёр мөнгө гэдэг үг мэдэх үү? Би мэднэ. Чи мэдх юм мэдхгүй мөнгө гэж үү дээ? Мөөгүй. Мөнгө. Мэднэ. За тэгвэл гараа өрг. За болж тээ. Мөнгийг юунд хэрэгэлдэг вэ мэдхээ хүмүүс? Мөнгө яагаад хүмүүст хэрэгтэй? Хоол урагчч. Хоол яа дээ? Хоол нэрээ өндөр болгодог. Хоол өндөр болгодог. Хоол өндөр болгодог яг үнэн. Хүн мөнгө хүнийг ямар болгодог лээ? Мөнгө хүнийг баян болгодог. Баян болгодог. Яагаад баян болгодгийг? Нүг амар их мөнгөтэй болохоор баян болоод тэгээд амар их мөнгөтэй болохоор нэгээр үл мэдхээ. За цаасаа энд надад өгч. Наа чи хизээч мөнгө болохгүй чи би баяр сайхан багшаасаа асууж ээж сурна штэ. Тэгснээс энийг 1000 оролдоод мөнгө болохгүй. Тэгснээс мөнгөний талаар ярил л да гуруулаа. За энд тавьчих уу? Энэ тавьчия. Тэгвэл та хоёрын харалчаа сарнаад нь штэ. За мөнгөний талаар гуруулаа ярил л да. Хүмүүс яагаад ер нь мөнгийг ингэж их сквал их хайрлаад чүтээд идэв. Сквал үзий ядаад идэв. Ер нь юу гэж бодож байна? Мөнгөөр яадаг хүмүүс? Юм авдаг. Гэрээ. За юу авдаг мөнгөөр? За амт хоол унс авдаг тийм ээ. Өөр юу авдаг? Тоглоом авдаг өөр. Идэж уух юм авдаг өөр. Гэрээ авдаг тий. Амьдрах газрыг авдаг. Машин авдаг. Машин Тэгээд авдаг. бас гоё
идмээр санагтаад гоё юм авдаг. Зүйтэй яг үнэ. Энэ мөнгөийг чи ингээд маш олноор нь хадгалдаг ямар газар байдаг лээ? Банк гэж байдаг. Та хоёр мэднэ те. За тэгээд манай Монгол энэ мөнгөнд тэмдэгтий чи юу гэж нэрлээд идэг вүлээ? Чингис хаан. Чингис хаан. Үгүй шүү дээ мэдээ манай хааныг Чингис хаан гэдэг болохоос мөнгөнд тэмдэгтийг юу гэж хэлдэг вэ? Төгрөг гэдэг. Хэрвээ та хоёрт штэ их мөнгө байвал одоо чи хамгийн түрүүнд юу худалдаж авъя гэж бодож байна? Би зайрмаг аваад хүссэн юм авна. Чи зайрмаг нь тийм их дуртай юм уу? Дуртай. Чиний хамгийн дуртай юм уу? Тий. Чи хэдэн зайрмагнд идвэл ингээд нэг удаа идэж чадах уу? Хэдэн зайрмаг шууд нэг дорн идэж чадах уу? 100. 100 юу? Үлмэтгэе. Чи чадах уу 100 гэдэж? Нэрээ юу? Гэхдээ ханид төрдгөө байсан бол. Харин тийштэй тэр чи хоолоо өвдөд гिचэт хөлгөдөггүй юу? Тэгвэл 60-ыг идвэл. За тэгвэл 60 хавцаа бас л их байна. Тэгвэл 20-ыг. 20 бас арай их байна. 30 их байна үлмэт. 10-аас дахиад жоох яа та. 9. Дахиад бүр ихэр яв. 7 6. Дахиад яв. 5. Даашаа. 1 4. Нэг л байвал болох гээд байгаа байхгүй юу? Би 4-ыг идэж чадна ш. Нэр чи идчихсэн үү бүр яг? Яг. Ээж аав загнаагүй чамаг. Загнаагүй. Зүгээрээ гэж нэ. Болно гэсэн үү? Худлаа ирсэн маа нэгийг идчихсэн. Тийм байлгүй дээ ёо. За нэг онцгой таалгачих та чи. Чи чамд нэг байгаа гэдэг илүү гүйлүү. Бага. За яар. Үүлэн дээр нэг юм нисээд байдаг. Тэгээд тэр юу вэ? Үүлэн дээр нэг юм нисээд байж. Нар. Нүүлэн. Юу гэж? Үүлэн дээр суудаг. Бурхан яг үнэ. Чи харсан юм уу? Харсан. Юу ээжэн тэр үүлэн дээр бурхан? Яг сууж. Цайгаа угаад ингэж гэнэ үү? Гол бидэрлөө хараал те тоошоо. Оо гэлсэн үү? Юу ярьж ин тэр бурхан те цайгаа угаад? Чамтай ярьсан уу? Би нэрээ харсан чинь. За. Над руу яг харсан. За тэгээ юу гэж ярьж ин чамтай яриаггүй ерөөсөө? Яриаггүй. Чи юм асуухгүй яасан? Гоё бурхан чи бүх юм мэддэг байхгүй юу? Тийм биз дээ. Би үлдэг. Тий. Чи хэрвээ уулзах бурхантай уулзвал юу гэж хүсэх үү? Аз жаргалтай л байгаас. Аз жаргалтай бас хангал юу хүсэх үү? Надад дүүтэй олгоод өгөөч гээд. Тэгээд нөгөө хүү юу? Эрэгтэй дүү юу? За баг чи сайн гоо тэгвэл биний бодлоор бол бас эрэгтэй дүү ирэх баха. За тэгвэл гурлаа нэвтрүүлгээ ингэсгээд өндөрлөе. За юу. Би харин нэг таавар хэлье. Та хоёр хэн төрүүлж таасан нь онц хөвч шүү. За ойлгосноо. Маш гоё чанга хоолойтой. Би. Үгүй штэ. Би өөрийгөө ч талгаж байгаа юм билүү яаж мэдх юм бэ? Болоогүй байна. Ногоон дээлтэй хамгийн гоё. Маш гоё монгол гутал өмссөн. Дээрээс них гоё эсхий малгайтай. Хамгийн хөөрхөн инээдэг. Маш сайхан аав ээжтэй. Хоёр сайхан охин. Хоёр сайхан эгчтэй те. Тэр хэм бэ? Хангал. За ийм мундаг сайн зочин. Хоёулаа яг зэрэг их. Хоёр зэрэг даа онц хүүхдүүд. Хоёулаа онц. Ийм сайхан зочин хүүтэйгээ өнөөдөр одоо бид нар танилцлаа. Ийм мундаг хүү учраас одоо би бэлгөөгүй. Тэгье. Чи унших дуртай юу? Дуртай. За тэгвэл тийштэй маш их зүйлийг уншаад мэдэрэй гэж заа юу. Тэгээд олон сайхан зүйлийг мэдэж аваарай. Миний хөө тэгээд Монголынхаа одоо урлагийг заа юу. Дэлхийд гаргасан мундаг уран бүтээлч хүн болоорой. Тэгээд олон хүүхдийг гоё дуулж сургаарай, багш болоорой, сайн ил бичин болоорой. Сайн аав болоорой гэж ингэж хүсье. За юу. За ингээд ирсэнд маш их баярлалаа дүүдээ. За бэлгээ тавьчаад гурлаа яах вэ? Баяртай гэд найзуудаа хэлнэ штэ тий. За дараачийн нэвтрүүлэг хүртэл тийш. Баярлалаа. Баярлалаа.